одоо дуучин хийж явлаа. Тэгээ хамт олондоо эрүүлийн ад жаргал энэ хорвоогийн хамгийн сайхан хүнийг хүсч өрөөгөө урт насалж удаан жаргаарай гэж хамт олондоо хүсье. Хатууд хайламхай, халамжинд уйрамхай, бүгдээрээ хошигнож буйнаан арвжуулсан буцах замтай дэтгэврийнхэн амралт сувлалдч, агаар салхиндч, андууд болсон ахмадууд инхэл довтгол замдаан саатаж бүдэлдгүй тээврийн хэн. Амьдрал алтан баазын амьдралтай салшгүй холбоотой юмаа энэ үед би одоо тээврийг өдөртөх газрын одоо 6-7 одоо тийм социалист хөтөлбөрийн төлөв баригад байсан. Энэ баригадыг би баяга ахлагч, гавьяатай өрчин баяга ахлагчтай баригадыг хамт олон манай гэр бүлийн хүн ажиллаж ясаа. Энэ баяга ахлагчтай баригадын хамт олонны одоо гэр бүлийн нөхөрлийн дараагаар ажиллаж ясан. Тэр үеийн баазын удирдлагууд маш их сайхан ажлыг зохион байгуулдаг байсан. Бид тусыг нөхөрлөл болгож ар гэрийнхэн улсад ажлыг дэмжүүлдэг байсан. Мөн одоо доор тээвэрчдийн тэр буудлага гэж байсан. Тээвэрчдийн буудлын 5-6 номерыг манай баян ахлагчтай баригадыг хамт олон гэр бүлийнхэн тогтчулж хийжсэн юм а. Ингээд манай баригадын ахлагч баяга, бавуу, башхуу, гонгаах гэдэг сайхан бүр аргач сайхан жолооч нар байсан. Бид нар хамтарч бас одоо зарим чөлөөтэй үеэр зугаал амралтанд явж гэр бүлээрээ танилцж дуу хоор бүжигнаад биентэйгээ харилцсан туршлага солилцож ингэж амьдарч ажиллаж явж байсан юм аа. Ингээд бааз байгууллагын тээврийн 65 жилийн бүх одоо баазын ажилчдаа эрүүлэг сайхан амьдралыг хүсэж өрөө. Энэ онд манай тээврээр ажиллаж байгаа хэрэг үүсчихсэн. Энэ үед миний амьд шорсон аймгийн ахтодгоор баазыг ихэгийн усрыг ахаж чадаачлаа ажиллаж гарсан. За тэгээд энэ байгууллагаа энэ байгууллагаа 1968 оноос 1990 онд тавьж тасалж бойжсэн. Энэ байгууллага за амьд ажиллахдаа за шууд тээврийн дохорч Бүгний хаана тэгээд ихгөөс хажуугаар компьютер байгаа дөрвөн байдаг ахлах зэвэж шуудыг бас авсан гэж үзсэн. Ашгүй 1968 онд манай сэжиж ирэнгүүт баазын хажууд баазын одоо тэмцэж ажилтнуудын хүүхдийн социалын үйлдвэрлэлтэй томрууд гэж байхад тэнд одоо ихэд 2 жил багшаа дараа нь 4 жил ихлэгч ажилласан байна. За энд одоо тэгээд миний тэр бааз байгууллагын стандартыг нэмэр одоо төсөлжсэн орж ирсэн гэж одоо бодох. Сайхан санагдаж байна. 1998 оноос бааз байгууллагын харьяан нэрвэж байсан хөтөлбөр зохион байгуулалт урамшууллын байгаад яадаг ийм ажил хийж олон өөрийнхөө байгаад зохион байгуулалт ажиллаж байдаг. А тэрний нэг одоо шууд төвийн жабаач цагийн үеийн гэсэн ийм жабаач нарын бүрэлдэхүүнтэй нэг байгууллагыг миний хайрсан ахаж байсан. За тэн дээр энэ байгууллагууд их ажилттай байлаа. Тэрнээс гадна энэ байгууллагын болгоно бааз нарийн ногоон хөлбөмбөгийг бас хайруулсан байгууллагын хамтлагаараа тэр хөлбөмбөгийг ажиллах удаа тэрийг одоо усаж болдог застын замтай за тариф хийдэг болцын гаргаж авдаг бичдэг тортод ийм ажлыг одоо тэр гэрүүлийн зүйлийг хайруулж хийдэг. Тэр авсан хугацаа одоо баазын цайны газар нийлүүлдэг. Ийм ажил бид одоо байгууллагын нэгэн одоо 15 цагаар шигтэй байсан да ийм байлаа.
тэгээд энд орж бүгдээрээ тусалдаг дэмжлэг юм байсан. Энэ бол бид өөртөө авчихсан байсан. За ингээд өнөөдрийн бааз байгууллагын 65 жилийн алтан жил амтлын 40 жилийн орон баяр болж байгаа энэ баяруудын тохиолдол одоо Ахмад Тээвэрчдийн ар гэрийн ардгалын төлөөлөж хантын үрдэгсэн ажиллаж байсан Ахмад Тээвэрчд болон залуу Тээвэрчд бусад одоо баазын удирдах ажилтнууд инженер техникийн ажилчид мэдчилгээ төлөвлөж ажил хөдөлгөөний сайн сайхныг хүсэн ёо. За энэ 2015 онд Алтан хөгжсөний 90 жилийн хувьд 7 дугаар байгуулагчны 65 жил Алтан жолоо хамтлагийн 40 жилийн хойнод ингэж давхар дахиаж энэнийг тохиолдуулан бид нар одоо ингээд хамтлагаараа уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд 1950 оноос эхлээд 100 мянган хөдөлгөөн өрнөсөн байна. 50 оноос. Ингээд 100 1 дэх 100 мянган, 2 дэх 100 мянган, 3 дэх 100 мянган, 4 дэх 100 мянган 50 он хүртэл байсан. 50 он хүртэл 4 хүн одоо тийм 100 мянган байжээ. Тэгээд манай Боолтангийн 7 дугаар баазад Лусан самбуу гэдэг хүн 4 5 дахь 100 мянган одоо 100 мянган саятай биш үү 100 мянган 500 мянган хэдметр засваргүй явуулдаг. 1958 оны 11 сард хөдөлмөрийн баатар болсон байна. Тэгээд хөдөлмөрийн баатар болоход Алтан талаар ерөөсө ганц хангалтагч. Монгол улсад бол одоо 3 дахь хөдөлмөрийн баатар болсон байна. 90 жилийн хойд 65 жилийн хойд 40 жилийн хойд одоо их өндөр амжилттай оролцож бүгдээр эрүүл отодоо насад сайн байх ярилэг та нарт дэвшүүлье. Энэ сайхан тэмдэглэлт ойнуудыг дурсаж одоо тэмдэглэхгүй байхын аргагүй. Бидний одоо тэр ажиллаж амьдарч байсан үе тэгэл одоо бидний халуунд халж гүйлтэнд хөрч өндөр уул давааны мөсдсөн зам хатрагатай зам гол ус гэл юм дандаа одоо жаргал зовлон сайхан муухай бүгдээ хам туваацж явсан ийм сайхан улсуудаа ингээд олон жилийн дараа ингээд уулзаад яриа хөрж сууж ахыг сайхан. Тэгээд та нартай бүгдээр нэрүүлэн хурдтай наслахыг хүсэж байна. 1975 оны жилдээ Алтан баазын хаалгаар анхаарч төдөөжлийн Ажрээс машин 5314 гэсэн дугаартай Ножрээс машиныг хаяныхаа дөрөнд анхудаад өрсөн. Энэ манай төдөөжлийн жолоочноор 40 жолооч байсан. Бодвол 40 хэрэгтэй байсан байх таарна. Тэгээд бид чинь ер нь ажил ихтэй маш их хүнд үйлчлэгтэй. Хөдөөжлийн жолоочноор гэдэг чинь ерөөсөө тийм амар биш. Хачин хүн хөдөлгөөн, хачин өксөл дунд олон янзын хүнтэй явж үйлчлэн. Бүгдээ ер нь тэгээд 9 шидийн хүнээс ааш тохируулж үйлчлэн гэдэг их нарийн да. Энэ бүгдийг манай хөдөөжлийн жолоочноор бүгд эзэмссэн. Ингээд 10 сайхан залуучууд сэтгэл санаа нэгдэж бригад байгуулж байгаа соёл шуурхай үйлчлэгээний бригадыг анх эхэлж хөдөөжлийн хэсэг дотор зохион байгуулж ажилласан. Ингээд бодлого нэг 2 жилийн дараа эдийн засгийн ороноос соёл шуурхай үйлчлэгээний бригад гэсэн медаль үнэлэхтэй хамт олон маань бүгд гардаж авсан юм аа. Саадгүй явж үйлчлдэг энэ ажил засварч ялангуяа нацгийг дурсмаар маш их чанартай үйлчлэгээ хийдэг. Ер нь ямар ч ажилтай байсан тасганы сургууль зүгээр ажлаа хойш тавиад бидний машин зэрэг үйлчлэгээ хийж байгаа. Ингээд зам байна. Тэгээд ер нь үйлчлэгээний хүрээ нэгэн бидний дунд өндөр байсны нэг жишээ би өөрөөрөө татъя. Энэ одоо төрийн 3 өндрлөгийн урууланд нь би тусын хатанд байхад үйлчлсэн байдаг. Эдгдэрчийг удаадсны сургалтад нь үйлчилжсэн байдаг. Очролтын биологи яамны сайд огтон булгарын элчимчүүдээр үйлчилсэн байдаг. Байгааны дөрөвний тасгийн ажилдаар явж ахт нь үйлчилсэн байдаг. За энэ энэ олон орнуудыг тохиолдуулаад хамт олон баазын хайн олон хамт ондоо энэ шилжүүлж байна. 1973 оны 6 сар тэргээс 7 сар дотоороос тавьлаа.
제가 ороод анх боловсон гэдэг механикчийн дараа 64 гэдэг машин авч намрын дээрээ явлаа. Тэгээд тэрнээс явж байгаад яасан чинь манай төдөлтийн гад секретарь жариш байсан. Цаад юуш гоорч хаалж. Тэрний надад өгөөд хэрэг жил гарч ирсэн 1905 онд намайг юулаа тооцоог орсон чинь Баатар механик маань. Баачи манай хэсэгтээ одоо ингээд 4 жил шинэ дэргэнд явж байна. Баачи яваад би ингээд хоолтой аймгийн анхны 469 гоолтой төсөд нэг нь болж байсан. Тэгэхээр одоо алтын захаараа байсан гомбаа хаяар болж байгаа нас ихсэн ингээд бидгээд онцоор ирээд 469 авч очоод тэгээд ингээд үдэ ажлын жаргал би 81 он хүртэлээд тэр хооронд би яг баацд хөлбөрийн одоо аваргаар 2 удаа шатсан байдیں۔ Энэ сахантад төндөө жижиг хандлагч дижитал наслаа. Баярлалаа. Анх алтан баазынхаа алтан босыг авчиж ажилд орж ирлээ. Тэгээд тэрнээс хойш би 732 жил алтан баазынхаа алтан шороог алтан босыг алхаж явж байгаа 32 жил ажилласан. За тэр хугацаанд бол миний шавнар миний одоо дүүнэр гэж ярих юм одоо. За тэр ингэж ярих юм бол одоо 28 хүн байна. За давхарчин тоогоор бол 42 хүн байна. Миний шавнар. За энэ шавнартайгаа бид нэр ажиллаад ажлын үр бүтээл, ажлын одоо хундраа, ажлын одоо бааз байгууллагатай бол бас үр бүтээлтэй ажиллаж байсан. За ингээд үр бүтээлтэй ажиллахтай бол байгууллагынхаа 4 удаагийн аваа. Аймгийн 2 удаагийн аваа. Улсын тээвэрчдийн зөвлөгөөнд хамт олонныхоо буйнаар хамт олонны хайраар явж байлаа. Цагийн дэнсэн дэдмэн өсөнд нь буурал сууж нүдний гал буурсан ч сэтгэл нь ориглон хэвээрээ байна. Ээдээ одоо л нэг 30 настай байсан болч гэж уул галдан зах зээл гэдгийгч туучаад л өнгөрөх юмсан гэх нь холгүй явна да. Алтай хөх харчуу даа гэж.